Баян эзний цэцэрлэг нь 1965 онд үүсгэн байгуулагдсан. 2025-аас 26 оны хичээлээр нийт 35 багийн ажилтан 200 хүүхэдтэй биелэж байгаа явуулж байна. Манай цэцэрлэг хичээл хэлбэрийн мэргэжлийн хөгжлийн бүлэг, хэл ярианы мэргэжлийн хөгжлийн бүлэг, дид бүлгээр нь багшийн цэцэрлэгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийг удирдан чиглүүлэн эзэлж байна. Тус цэцэрлэг нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд мэргэжлийн багш нарын бүлгээр багшлахуй болон суралцахуйд тулгамдж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх, харилцан туршлах, солилцох, суралцахуйн үр дүн сайжруулах, хэлэлцүүлэх зохион байгуулж хамтран ажиллаж байна. Бүлэг бүр хэл ярианы сургалт үйл ажиллагаанд сүүдэршээ, хуруун хүүхэлтэй, ширээний театр, дэлгэмэл үлгэр зэргийг ашиглан хүүхдийн хэл яриа, сэтгэх үе, бусадтай эрх харилцах, хамтран ажиллах, зөв бурууг ялгах, эрх хандлага төлөвшөх чадварыг дэмжин ажиллаж байна. Хэл яриа мэргэжлийн багш нарын бүлгээр 8 бүлгийн багш, хөгжин, хөдөлгөөн эрхлэндийн багш нар хамтран 2432 ширхэг сургалтын гэрэлтгүүн хийж, сургалтын булангуудад баяжилт хийн ажиллаж байна. Ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд онцсог, зүйр үг, ертөнцийн гурав, шүлэг, сургаал үг зэргийг тулгуур дохионы аргыг ашиглан заан сургаж байна. Энэ хүүхдэд сонирхолтой, хурдан тогтоох, харааны ой хөгжүүлэх ач тустай. Энэ хичээлийн жил AR болон STEM сургалтын арга зүйг сургалтандаа нэвтрүүлж, хүүхдийн танин мэдхүй, бүтээлчил, сонирхол хэрэгцээ нийцсэн шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг өргөн цар хүрээтэй олгож байгаа нь бидний онцлог ажил юм.